Шууд дамжуулалтын ерөнхий веб-тэтгэгч G-Mobile Net гэрлийн хурдаар дамжуулна. Шоуны ерөнхий веб-тэтгэгч Сэрүүн Групп, Сэрүүцээ. Шоуны ерөнхий веб-тэтгэгч Digital Dental Office таны төгс нэмсэглэлийг бид бүтээн. Сайн байна уу? Сайн байна. Намайг Амарчин гэдгийг өөрөө бат бэлэг. Тийм, бат бэлэг. За. Би нөгөө танаа комедид орё гэж бодоод. За болох уу орж. Болгосох гэдэг. Өөрөө юу гэдэг вэ? Би англи хэлний багш идэх. Би тэгээд комедиг болж чадна. Тийм гэж бодож байгаа. Тийм. Яг оролдоод үзэж болно шүү дээ. Тийм. Гэтэ яг уу би яг чамд яг зөвлөхөд бол манай нэг комедиг нэг Оли гэдэг охин байгаа. Тийм, Олитой нэг сайхан дотн уулзч болсон. За. Тийм. Гэтэ ер нь яг манад бол яг англи хэл заадаг хүн бол байгаа л та. Байгаа юу те? Яг англи яг чамтай бол адилхан англи хэл зааж байгаа. Би комедиг чаднаа. Яа тэрэнд бол би хэрэгцэхгүй тийм. Идрээгээ залуугаа. За. Идрээтэй уулзчих цаа. Идрээ гэсэн үү? Идрээс асуугаад. Одоо уулзчих уу тэгвэл? Тэг. За чинь баа ирсэн баг. За баярлалаа. За маш баярлалаа. Шууд бүүмэр гэдэг үгээс алахгүй байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна. Намайг Амарчин гэдэг юм аа. Өөрөө Идрод гэдэг хүмүүс. Тийм байна. За. Сая нөө Батта намайг явуулсан. За сайн байна. Би нөгөө танаа комеди тус орох сонирхолтой байна л да. Өөртөө ч уулзаа За. Тэгэхээр өөрөө холбогдох хүн. Яг холбогдох хүн уг нь бол мөн. Гэхдээ би одоо ингэ амралтаа аваад явж байгаа. Тэгэхээр та холбогдох хүн биш бол. Тэгэхээр холбогдох хүн бас өөр хүн байт юм аас. За. Яг комедиг сонирхож байгаа бол дээгүүр доогоор явах айлт баг. За. Холбогдох хүнтэй нь уулзах гэсэн яг энэ хэрэг зөргөө дахиад хэлээд. За. Би комедид л орох сонирхолтой. Тийм. Одоо яг өөрөө чинь энэ холбогдох асуудлыг өөр ойлгочод байгаа. За. Тэг комедид л орох. Танаа нэг. Тийм. Одоо энэ яг энэ асуудал дээр холбогдох хүн нь бол одоо ганг гэдэг хүн байгаа. Хин гэдэг ганг гэдэг. Ганг юм уу те? Ариун ганг гэдэг. Ариун гангийн гэдэг дууд гэж тийм. Ариун ганг гэдэг юм уу? Тийм. Гүү. Яг ганг гэдэг хүн. Ганг гэдэг байна. За. Ганган одоо хүн байдаг шүү дээ. Тэрний ганг гэдэг хүнтэй холбогдох юм. Тийм. Яг холбогдох хүн тэр байгаа одоо тийм яасан ингээд холбогдох хүнтэй нь ялсан чи амралтаа авсан байна. Холбогдох хүнийх нь бас мэцэг өгөөч гэдэг асуугаад яваад. Энэ нэг ороод авах байгаад байгаа юм да. Тийм. Нөө холбогдох газраас аваад цаагаараа зүг газар. За маш их баярлалаа. Ариун ганг гэдэг хүнтэй уулзсан. Тэгин. За амжилт хүсье. За маш их Тийм баярлалаа. байна. За. Тэгээ нөгөө Байна уу? Да. Юу гэж юм бэ? Харин комент ирсэн байна уу? Наа. Хөөе. Харин тий. Одоо 9-өөс эхэлж штэ. Нэг юм ганцаас. Яасан бэ? Идрээ сая өөртөө ч уулзсан. Яах гэж байгаа юм? Би танаа нөгөө комедид орох гээд. Байна уу? Чи амраад орж ятгүй. Мань завгүй. Хинтэй? Амраа. За. Харин энэ нэг харин шинэ юм ирчээд харин нийлдэг яриа л. Тэгвэл манад орж чинь. Тэгээд царай зүс чи ийм юм чи одоо тэгэл яриагаараа л явахгүй бол одоо чи явахгүй гэдгийг ойлгож байгаа үстэй. Би тэрийг асуу ойлгож байгаа. Тэгвэл одоо манай Олитой л одоо уулзсан шүү дээ. Олиг одоо уулзсан мэдчихэж байгаа. Гол нь тэгээд чи Олиг барах юм уу? Би Олиг барна гэж бодож байгаа тийм. Чадах уу? Чаднаа. Ямар ч байсан юу их шаардлагатай юм бодож байгаа би. Одоо даруулахгүй шиг л тэгээд. За тэгвэл тэгээд Олитой ч үз мэдв. За баярлалаа. Юу болж байгаа? Амарчин Олиа ханаа баг. Ханаа юу ч. Ой, жаа зүтэй. Нуу гойч остогой. Ой, за дуурайд нэг. Хоёр дуурайд шугамсаа. Дуурайд. Ихтэй.
Оо. Ястаа. Зиyaa комеди дарлаа штэ аварж байгаа. Охтой гоё болж. Оо. Аа. Ой. Ястаа сайн болж байна. Энд зөвшөө. Welcome to Yumi Comedy. I love you. За ингээд нэг юм. UB Comedy Club-д ордог юм байж. За би UB Comedy-гийн бас отхон гишүүн байна. За яриа дуусчих дөө та нарт тэгж байгаа би. За яста сайхан орой өнгөрч ийн эдрээс энэ оройг уламжлал гоё болголоо. Миний хувьд бол одоо их сайхан цаг үе бол өнгөрч байгаа. Энэ жил бол айгүй их гоё жил болж байна. Сая охин маань сая 5 сар хүрсэн. Энэ жил аав болсон байгаа. 5 сартай охинтой болсон. Тэгээ хүн чинь ингээд хүүхд мөхтөө болно гэдэг тэгэнгүүт чинь ингээд айгүй их юм бодогдсон юм байна ерөөсөө ингээд. Би ингээд ээж мэж ингээд бодож байгаа байхгүй ингээд хүүхдийн талаар айгүй их юм уншд юм байна. Ингээд хүүхдийн ном ингээд хүүхэд өсгөн гэдэг чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан юм байна шүү дээ. Манай ээж хоёр бол намайг байгаагаад бол ингээд зүгээр амьд л ойлгож байгаад болоо байлаа шүү дээ. Тэг загинжсэн та нарыг тэг ингээд бүрэн бүтэн өсгөөд өглөө болоо юм шүү. За тийм ээ. Одоо манай ээж би багтаа Америкт байсан. Тэгээ манай ээж бол яг Америк ээж нарыг бодуулч юу байх та манай ээж Монгол ээж л дээ. Америк ээж мэж нар чи ингээд айгу өөр юм байл шүү дээ. Ингээд Кевин гэ найзтайгаа тоглоол байж байгаа. Кевин миний хөө ингээд гудамжинд ингээд тоглож болохгүй ямар нэгэн байдлаар чи гэмтүүл ингээд амар эвтэйхэн тайлбарлалт юм байл шүү дээ. Тэгэнгүүт ингээд Кевин яагаад гэж асууж байгаа байхгүй ээж байгаа үдээс. Монгол ээж нар үдээс бол алуулна үстэй. Тэгээ ээж нар ингээд тайлбарлаад байгаа байхгүй. Гэтэ Монгол ээж нар нэг тийм үгтэй байдаг шүү дээ. Яагаад гэнгүүт нөөдөөс нь хуцаатай. Гэтэ яг тэгж хэлэхгүй бол гэтэ нэг шалтгаан хэлдэг те хаяад нэг шалтгаан хэлэн тэр нэг амар экстрим байдаг те чамаа хүн алчуул яах вэ? Эрэгтэй чинь аваа зарчуул яах вэ ч гэж. Айдл авт шүү бас. Гүн нэг тийм ээжний хувьд нэг юу гэдэг та нэг тийм одоо хүүтэй ээж нарыг мэдээд байгаа байхгүй ингээд хүн хоол идсэн л бол яг тэр нь хамгийн чухал те ерөөсөө өөр юм биш. Бүр амар сүртэй мэр зус та ээж та очоо оны шүү мэдгүй ихнэр бид надаас салан мална гэж өрөн бүрнгөө бөө юм болж байгаа. Хүчээ тэгээ юм идсэн юм өө. Төөдөөс нь ингээд шалтгаан хэлгээр сонсохгүй те. За миний хөө те. Хоолоо сая дээрээ. Тэгээ юу гэдэм бэлээ шүү дээ ингээд юм хүүхэд өсгөнөд чи яг шинжлэх ухаан юм байлээ. Кевинтэй ингээд хамт хичээлээ тасалж байгаа байхгүй. Гадны ээж нар шал өөр загинд юм байна ой. Тэ ингээд шууд ингээд уцтаж байгаа байхгүй. Кевины ээж, манай ээж. Кевины ээж бол уцтаж байгаа юм чинь. Кевин. Би чамд уурлаагүй. Гэхдээ би сэтгэд ганцгаар байна. Бүр гайхтал авч байгаа юм чинь. Би чамд хоёр сонголт өгье. Хүүхдэд ингээд сонголт өгөхөөр ингээд юу яадаг гинэ ингээд тархины хөгжил мөгжлөлт нь хэрэгтэй байдаг гинэ. Манай ээж бол над руу уцтаад би чамааг очиж байгаа орой очиж байгаа чөмгийн чинь дашна. Ямар ч тийм асуудал байхгүй. Нэг бага байхад нэг тэгдэг байсан уу ингээд нэм хар шороомороо хунгууд ээж нь нүхэн тэр зүгээр амар сонирхол өгөхгүй байгаасаа бодоод үзтээ. Хаашруу ухчихсан чи ээж нь хойноос нь гарч ирснээр хүн аллааш биш дам. Тийм хүүхдтэй хайртай байгаа юм л та ингээд юм. Гэтэ нэг хүүхдтэй хайртай байгаа логик нь ингээд бүр юм. Үгүй юм логик давцсан хайр байдаг те ингээд бүр ийм амар тийм юу ч ойлгомжгүй. Гэт яг хөтэ эсэл дасаад ирсэн хүн чи алуулах гэж байгаа байхгүй би ял хамгаалж байгаа чи яагаад ч тасч байгаа чи гарын барайл авчингуутэй одоо ээжийг аллаа.
Аав уул нь ээжийг өмөрж орж ирж байгаа байхгүй юу тэнд те. Чи ээжигээ яасан гэдэг суран бус барьсан байж чи аав руу дайрж байгаа ш. Чи миний хүүхдийг зодгийн оронд намаа гал. За. Ээжийнхаа талаар хамаагүй комент хийхгүй байхгүй би ээжтэй амар хайртай тэгээд багаас минь те төрүүлж ундалж хувцалж гэж те за байж төр байж хувцалж гэж яг бага байхад чи ингээл жоохон хөвгтэй миний ямар хувц юмс надад хамаагүй шүү дээ. Тэгээ багаага зураг хараадсан чи манай ээж ч гэсэн хамаагүй байсан байлээ. За одоо үлээ. Тэгээд ингээд хүүхд мөхттэй боллоо энэ төр гэдгсэн. Одоо манай эхнэрийн хамгийн том айдас бол одоо юу л вэ? Над чиг царайтай охинтой болох гэдгсэн. Тэг багаагаар бараг би ийлж байгаа юм даа. Тэг хүн чинь ингээд айгүй их юм санаа зовж эхэлдэм байх. Ингээд би ч нөл өөрөө машин сэлбэгний нэртэй байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд хүн чинь ингээд шууд нэрнээс эхэлж байгаа байхгүй. За хүнд айгүй тийм хүнддэг хүмүүсийн араас өгд юм бэл. Тэгээ би бэмбэ 90 айгүй хүнддэг байхгүй. Тэгээд охинтой болохоос өмнө бодож ирсэн тийм нэр өгье гэж Амаржингийн бэмбэ 90 гэдэг. Тэ. Бэмбэ. Хичээлийн эхний өдөр мөдөр гоё юм дээ. Миний хөө нэр мэлээ бэмбэ 90. Бэмбэ өгтөө үгүй багш Амаржаа өгтөө. Тэгээ за охинтой олсноо мэдчихэж байгаа. Охинтой олсноо мэдэнгүүтээ за энэ дэлхий дээр юу хамгийн мундаг эмэгтэй хүмүүс юу вэ? Маргарет Тачерыг бодсон байхгүй юу? Тэ? Тачер төмөр хатагтаа Тачерыг нь аваад өгье гэсэн чи Амаржины Тачер болчихгүй. Сэлбэгнээс гарч өгдөг. Тэгээд ингээд бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд хүүхэд чи юу юм бэ? Ээж аав эмээ өвөө гэж бас дөрөөдөг. Ахтаа хамаад цаад бүгдийн дөрөөд юм байна. Тэгвэл би ахтаа хамаад цаад бодож байгаа байхгүй. Та нар ингээд дагаад бодоод үзээрэй. Хамаатан болгоны нэг төрлийн хүн байдаг гэж би боддгийг. Нэг юм амар мөнгөтэй ах байдгүй. Мөнгөө яаж усна мэддэхгүй. Тэ. Тэгэл ахта юу гэдэг лээ гэхэл өөдөөс хуваараа. Нэг юм болгонд оролцоод юм болгоныг хийгээд үтсэн ихч байдаг те. Үгүй тэр утгаараа биш. Тийм. Би тийм секс мэкс ярьдгүй шүү те. Зүгээр үстэй секс ярихгүй. Яриа. Гоо дээр тэгжсэн багхгүй нэг цагаан сарын дараа хүмүүс Амарчаан чи уул нь болж чинь ингээд секс ярихгүй нэмэх 18 ярихгүй бэлгүүснээс доош ярихгүй уул нь болж чинь жокнууд чинь цэвэрхэн байна мэн манай ихнэр яг миний хажуу сонсоо зогсож ирсэн. Энэ секс мэдхгүй. Нэрэл мэдхгүй мэл. Гоо бүр яг би мэдхгүй мэл яг Америк ч одоо баг байхад бол ингээд амар нээлттэй байдаг байхгүй. Тэгэл манай нөгөө Кевин багш асууж байгаа байхгүй. Кевин кондом гэж юу гэл тэгэнгүүт те ингээл хүсээгүйж ирэлс гэл ингээл амар нээлттэй ярьж байгаа. Монгол үг чи ичимхий юм байна уу? Тэгэл за Амарчаа минийхөө кондом гэж юу гэсэн би тэнцээ. Биднийг юм багаас ичимхий болгоцсон ингээд юутай холбоотой юм шүү нэг юм ээж имээ эгч мэгчнэр нэг хоорондоо ч юм уу ингээд нэг багтж байгаа юм шиг царай гаргадаг шүү дээ ингээд юм. Үгүй би та нарын тусгацаа хэрэггүй ингээд би өөрөө чадна гэдэг юм тийм царай гаргадаг. Тэрнтэй л холбоотой. Манай эхнэр бол ингээ хоёлоо одоо хүүхд мөхттэй болж байгаа юм чинь тий сексийн амьдралаа гоё бол хүүхдүүд чинь тэгдэм байлээ ш talk dirty to me тий. Би юу яриад байгааг мэдэхгүй байгаа байхгүй. Ингээл чи миний сэтгэл санааг балмагдуулах юм хээл гэлээд ингээ чармаа нүцгэн тэнцээ одоо юу чи зүгээр солиоруулах юм хээл би энэ чи харин дээр аяг таг байгаагүй шүү дээ. Тэрээс за хаана явчлаа тий. Тэгээд үгүй нэг юм болгонд оролцчихдаг ихч байдаг шүү дээ. Дээр зурагт үзэл энэ та сарандав гэлээ гэсэн тий явдаг байна гэл. Хүч хичин нэг явсан шүү дээ. Та ингээ оролцдог тий. Энэ ихнэр өдөр нэг Тайланд явж ирдэм үү гэж бодоод байгаа. Хүүшээ гамбахтаа ярьсан дөрүлээ зээ явах уу. Та нар нэг хамаатнуудтайгаа Facebook дээр найзууд уу? Нэг төрлийн нэг ахвад нэг комментор хөндлөө орж ирдэг ах байдаг та нарт. Бүр амар сериустай ингээд Монгол улсын ерөнхийлөгч Батболог өршөөлийн хуйлмөл гэж алцаад байжсэн чи зүгээр доор нь миний дүүгийн ажил нь сайн уу? Манайхны юм Facebook хэрэглээ бол бас жоо ярих хэрэгтэй байна. Энийг бол манай хүүхнүүд бол гайгүй байна. Хамаагүй ухаантай лаг тэр too smart too successful байна. Лаг байна манай хүүхнүүд. Манай залуучууд л арай биш байна. Манай хүүхнүүд бол ингээд яг ярьж байгаа байхгүй.
За 3 сарын 31-ний хүчирхийллийн жагсаал магсаал. За цааш хөлөг дэмжихгүй. Ягаад гэхээр хохирч илүү хохироно. Гэхдээ ямар ч ингээд объектив үзлээс харсан гэхэд харин тийм юм. Гэхдээ ямар нэгэн байдлаар хавьсгал тооцох хэрэгтэй гэл хамгийн олон лайктай, хамгийн олон комент ингээд reply ингээд амар явж байгаа байхгүй. Хаяада нэг манай залуучуудын комент явж байгаа юм. Лалрыг бууд. Хүчирхийллийн эсрэг жагсаа шүү дээ. Олны өмнө дүүжил гөлгөе гэж шиг. Шууд дамжуулалтын ерөнхий вэб-тэтгэгч G-Mobile Net гэрлийн хурдаар дамжуулна. Шоуны ерөнхий вэб-тэтгэгч Сэрүүн Group, Сэрүүцээ. Шоуны ерөнхий вэб-тэтгэгч Digital Dental Office таны төгс нэмсэглэлийг бид бүтээн. Юу, би нэг юм анзаарсан ингээд. Би айгуу сакс үзэх дуртай байхгүй. Тэгэл ESPN-ий доор морч юм ингээд гадныхантай ярихаар зарчим ярингууд өөдөөс зарчим ярьж байгаа байхгүй. Наад аргумент ч буруу. Манайхан бол шууд хувийн болгох юм билээ шүү дээ. Би зүгээр л гадны нөхөртэй ярьж байгаа шүү дээ. За би LeBron James-ийг бүх цаг үеийн шилдэг таксан бүгжиж бодож байна. Өөдөөс тийм ээ. За чиний ярьж байгаа аргумент ч буруу. Ягаад гэвэл Michael Jordan бол бүх цаг үеийн шилдэг финал 6 алдахгүй. Гэтэл LeBron өөдөөс яг ингээд те яг аргумент эсрэг аргумент явж байгаа байхгүй. Манайхан бол шал өөр юм билээ. Яг адилхан юм ярьж байгаа шүү дээ. Тэр нөгөө NBA talk mock гэдэг. Би LeBron James-ийг бүх цаг үеийн шал таксан бүгжиж бодож байна. Монголчуудтай ярьж байгаа. Доор нь комент дээр нэг нөхөр орж ирж байгаа байхгүй. Гэхдээ тэр нь хийм бэ биз дээ. Чи бөмбөг далж үтсэн юм уу? Чи метр 60 хүрэх үү? Им метр 60 хүрчүүл миний аргумент яг зөв болох гэдэг байхгүй тий? Тэр манайхан бол за. Ахтуу амаатын садан дунд нэг аригч ах байдаг. Бүгдээрээ дотор бодоош. Тэгээ нэг хилдэг үхтэй те. Дахин чамаас тусалцаа гооч үзээгүй. Нэг бүлт үсэрдэг нэг нөхөрөлтэй цагаан сараар уулзгаар амар том ярьдаг. Өглөө ойрд юу хийж нэг биткойн мониг биткойн хийнэ гэж юу гэсэн ч юу юм. Сарда $10,000 олчноо. Тэр яг өглөө $20,000 гэлчихсэн. Матнууд ч гоё шүү гоё. Тэгээ сая би хэллээ бас айгу миний сэтгэл санаа айгу өндөр байна л да. Сая миний төрсөн өдөр болсон. Тэгээд алга ташихгүйж болно болов. Би уул нь 27-наас сурж байгаа байхгүй. Тэ. Айгу муухай хөгшөрж байгаагаа мэдж байгаа л да. Би багш хийдэг байхгүй маа нэг сурагч. Багш хэд үрж байгаа гэдэг. Хэд үрж байгаа юм шиг байна харж харж байна. За 47 биш гэж. Тэгээ төрсөн өдөр мөдрөө ингээ хийх гээд ингээ найс нөхд мөхтөгөө ингээ за хэдүүл одоо болио одоо бас нас мас те арай гайгүй болж молоод эн чин хэдийн болгон тайл уугаал тэгээл нөгөө сакс макстай тоглоод заал авч мах уу хүмүүс ингээ карьерийн өсгөр ингээ сакс хөл бөмбөг боулинг теннис гольф гэ бөмбөг жижигэрдэм байлээ шүү дээ болно хобби. Гольф тоглоё гэд арай хурцсан байлээ бид нар дээрээсээ. Уул нь оркоос олдох гэсэн орк бидрээс холдог байгаа байхгүй. Тэр гольфийн рейнж дээр болоогүй тэр түүхэнд болоогүй юм болж байгаа байхгүй зүгээр ингээд манай нэг найз зүгээр гольфийн бөмбөгийг авсан твэг тоглоо шүү. Тэгээ нэг юу юм бэл шүү дээ. Тэгээ тоглож моглоод яаж байгаа. Тэгээд ээж аавтаа ярьж байгаа байхгүй. Минийхөө төрсөн өдрөө яаж хийсэн гэдэг яг ууж мууж л байгаа юм л т. Тэгээ нөгөө арх уус хийсгэж аваа хийж гараагүй сони билээ шүү дээ. Өө тэгээ гольф мол тоглоол тэгэл 12 цагт манай бэлгүүн бөөлжөөд. Юу ийцсэн бол тоо минийхөө. Ойлгүй 4 цаг тулгаанаад гомдоо явцсан. Та юу ахгүй би ер нь найз нараа яа ярина. Манай найз нар ер нь жоохон юм би ер нь аюу орк нөхдүүдтэй нийлээд тах шиг байна. Нэг нь л байгаа л да. Гадны ингээд найз нөхөд ч юм бол ингээд өөр ингээд хүрээ мөрөнд оронгууд амар их сурулж мурулчтай одоо миний нас масных аюу лаг ярьд юм бэ. Ямар ч лаг боловсралтай зүгээр нэг ийм сэдв ярьж байгаа юм заяа. Нүдний одоо нүд шилжүүлэн суулгах боломжтой юу гэл өөр хүмүүс ярьж байгаа байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүүлийн нийтлэлээр бол гэхдээ боломжтой. Гэхдээ болгоно хитрхи гэмтсэн бол гэл тэнцээ бүр ингээл амар гэхдээ бас сайн мэдгүй нөгөө талаас нь гэл амар ярьж байгаа байхгүй. Манай найз нар яг адилхан сэдв ярьж байгаа юм зөө. Нүд шилжүүлэн суулгах боломжтой. Манай нэг найз зүгөө шааш. Гүчи яаж мэдээд байгаа гэдэг. Гүчи солонгос кино үзээгүй юу? Чи Деважингийн шат үзээгүй юу?
Тэр одоо ингээд их сургуулийн пейпер бичиж байгаа төгсгөлд нь их сурвалжин дээр ингээд киноны линк явж байгаа юм шүү дээ. Олдохгүй болсон чинь ТV стор 7 цагаас. Амар тэг ингээд яг дээр үед Монгол Японууд ингээд яг энгийн иргэд нь хоорондоо гайгүй харилцаатай байсан уу гэлтэнгүүл те. Чи болтын клип үзээгүй. Тэгэж дээр. За найз нөхөд бол нэг тиймэрхүүлэх шиг байна да. За өөр юу байцгаа сайхан зусцааж ийн уу. Үгүй юу намайг ингэсэн байхгүй. Би UB comedy хамгийн отхон гишүүн. Тэгээд намайг чи айгүй сайн комедийн болохын тулд одоо суралц үзэгчдтэйгээ яар гэсэн. Тэгээд сайн байна уу? Тэг ингээд манай охин чи гоё ярьд юм бол одоо манай идрээ ч одоо ямар ч лаг англи хэлтэй. Үзэгчтэн ч ойлгох байхыг бодоход англи хэлтэй юм шиг байгаа тий. Тэгээд нөгөө англи хэлтэй октод идрээ бол ерөөсөө үзэгчтэйгээ ярих шаардлагагүй юм билээ. Үзэгчт нь ярьчихдээ билээ шүү дээ. Монгол залуучууд тэнэгтэй гэлдэг нэг охин oh my god yes. Тэгж орж ир. За манай тэгэл Батаа байна, Амраа байна, тэгэл Хануу, Хар төг. За одоо би хүнийг хар гэх юм чаашаа. Төг мөгөө амар ярьж байгаа. Гайл та нар хэдүүлээ явж байгаа. Дөрүлээ юм уу? Танаа толгойлогч чинь ингээл араас нь жоок яваалгаа байхгүй. Би тэрийг харчаад вау энэ гоё юм байна. Ингэх ёстой юм байна. Гэлээ үзэгчтэйгээ ярих гэд бэлдээл орсон. Тэгээ надад яг адилхан хүндэл нөхгүй бүгд живж мэггүй яаж байгаа байхгүй. Тэгээ хаяада гэхдээ миний урмыг бодоод хідэн хүн дуурд юм а дуурд. Дээр нэг асуусан байхгүй. 3 сар төрсөн хүн байна уу гэж хідэн хүн байна гэсэн би. Аа. Юугаач ярих вэ? Намайг юу л яа гэсэн л да. За чи хануудаа сая ярьж байсан чи англи хэлний багш юм аа. Манай чи хин тийм билээ. Идрээтэй ойрох юм биш чи идрээ шиг бай гэдэг. Тэг би идрээ шиг бай гэдэг концептыг ойлгохгүй байгаа байхгүй. Гарч ирж байгаа гоо нүдэ анж байгаа яриа шээ. Манай идрээ нэг сая ингээд юм англи үг арай тод хэлэх юм те ингээд юм англи хэлтэйгээ гайхуулж байгаа юм шиг байгаа юм л да тий. Shark Tank-ийн дараагийн дугаар. За идрээ шиг бай гэж бод. За тэгээд Таиланд явлаа. Манай идрээ чинь Таиланд л яваад байт юм байна. Тэгээд Таиланд очиж гадныхантай ярьж байгаа байхгүй. Тэгээд хаанаас ирсэн? Mongolia. Not Russia, not China, Mongolia гэж хэлдэг би бүр амь тавьж байгаа байхгүй. Гадныхан болохоор ерөөсөө заахан зүгээр төрсөн нутгаа хэлжтэй байлээ шүү. Дулсаач хэлдэг байлээ шүү. California. Sydney гэлээ. Тэгээ би дараагийн удаа гадны нөхөр надаас асуувал тгий гэж бодож байгаа. Where are you from гэж. Өвөр ханга аймаг. Тэгээ нутгийнхаа талаар ингээд гадныхан айгу гой юм ярьж байгаа байхгүй. 1800-аад онд Bay Area, Алт олдууд, Golden State гэж нэрлсэн. Би бүр ингээд нутгийн талаар ярих юм болтгоо юм чи. You don't know хужиртын шавар. За баярлалаа бүгдээрээ намайг аварсан гэдэг. Оройгоо сайхан өнгөрөөрөө. Маш их баярлалаа. Одоо